За маш их баяртай байна. 2024 онд миний судалгааны ажил бас үр дүнтэй ариун их байлаа. Тэгээд энэ нэр хүндтэй шагналыг би ЮНЕСКОгийн мэрэгжлийн зөвлөх экспертээр 3 дахь удаага сонгогдож ажилласан. Энэ амжилтаараа Монгол үндэсний эсгий ширмэл урлал нэг сэдвэрт бүтээлээ тойрогж хийвлэж олон түмэндээ хүргэснээр за мөн гадаад дотоодын хурлуудад олон илтгэл тавилаа. За мөн судалгааныхаа чиглэлээр шавнартайгаа хамтраад нэлээд олон өгүүллийг бас гадаад дотоодод хэвлүүллээ. За үүний зэрэгцээгээр Design Vitality гэж наадмыг амжилттай зохион байгуулсан. Энэ наадамд маань өнгөрсөн жил 11 улс оролцсон. Дизайны их том баяр боллоо. За тэгээд ер нь ийм ажил байна. Маш баяртай. Бүтээлийн нэрний хувьд Монгол үндэсний эсгий ширмэл гэсэн тийм яг бүтээлийнхаа талаар яриа. За Монгол үндэсний эсгий ширмэл урлал гэдэг нэг сэдвт бүтээл маань миний 20 гаруй жилийн хөдөлмөр, судалгааны хөдөлмөр. Тэгээд энэ бол энэ нүүдэлчин монголчуудын язгуурын урлагын нэг. Язгуурын урлах гэдгийг би энэ нүүдэлчдээс бий болгосон бусдын соёлоос зээлдэг энэ урлагийг энэ утгаар хэлж байгаа. Тэгэхээр энэ бол яахын аргагүй бид нар судалж, тодруулж ингэж гаргаж ирэх ёстой төрлийн нэг. Тэгээд энийг энэ олон жил судалж, за би өөрөө бас ширмэл урлал хийдэг. Тэгээд өөрийнхөө судалгаа тэгээд хийсэн ажлуудаа нэгтгэж энэ нэг сэдвт бүтээлийг тойрогч хэвлүүлж олон түмэндээ хүргэсэн.